Энэ хэсэг маань бол хүүхнүүд хүлээ авах гэсэн 20 тонн хүртэл нөөц үүсгэж ажилладаг. Үйлдвэрийн гол хэсэг буюу үйлдвэрийн цэг хэсэг байна. Энэ бол хоёр шугамтай шингэн савлгаа буюу одоо таны барьж зогсож хоормог байна. Энэ бол манай одоо бид эдийн зогсож баруун гатлаар явна. За зүүн гатлын нүсэр олон төхөөрөмжтэй хэсэг бол хоорой сүүний шатамжлаа. Энэ бол угаалгын тусгай ухаалаг машин байна. За тэгээд цаашаа явангууд савлгааны хэсгүүд сүг ариутгах машин гэж байна. За сүг одоо ууршил өтгөрүүлээ молко болгодог машин гэж байна. Өтгөрүүлэгч. За өтгөрсөн сүгээ хамгийн эцэст нь бол хоорой суулгаж явна. Нэг тонн нэгний шингэн сүнээс бид нэр өнөөдрийн байдлаар яг энэ технологийн дагуу 100 кг хоорой суулгана. Ер нь бол 10 дахин буурдаг. За энэ дамжлагууд дээр бол ямар нэгэн нөөцлөс болон гадны бит байхгүй. Ингээд эцсийн бүтээгдэхүүн болоход хадгалалтын хугацаа уртсаж иж. Гол нь 10 дахин өсөөд хадгалалт нь бол за 3 хоног хадгалдаг сүг бид эндээ 18 сар хүртэл хугацааг сонгож чадж байна. Хоормогууд явахаас наашаа яваад шууд энэ машинд орж ирээд бүтээгдэхүүн орж иж байгааг уу хараад энэ бүтээгдэхүүн орж эцсийн бүтээгдэхүүн болоод салаад байгаа. Сүг хүлээж авснаас хоормог хүлээж авснаас хойш задгаа орчинтай харьцахгүй гэсэн. Шингэн савлгаа буюу хоормог хийж байгаа тохиолдолд 4 хүн ажиллана. 4-5 хүн ажиллаад болчихно. За хуурайс үйлдвэрлэлдээ бол нөгөө өндөр даралтын уур, технологийн нарийн горимод явдаг болохоор яг технологич байна, үйлдвэрийн дарга байна те машинаас тэгээд уур усгч байна. Энэ үндсэндээ 6-8 хүний хөдөлгөөнд ажилладаг. Монгол улс өөрөө ууд уурхайн салбараас бусад салбарт хүний нөөц өмсдөг. Одоо үүдэн технологийн хөдөлтөж яваад хүний хөдөлмөр өнгөжсөн. За тэгээд мэдээж хэрэг цөөн тооны одоо боловсруучч ашиглах нь өөрөө даваа. Тосон том, сүүн жижигхэн, шарсуун одоо өтгөн жил юм харьцангуй өөр байгаа шүү дээ. Тусгай одоо нөгөө жигдрүүлэлтээр оруулаад бүх бодисын хэмжээ нэг түвшинд очиж байгаа. Тэгээд дээрэс нь энэ уут маань өөрөө хүн харахад гэлгууруу толовч дотроо мөнгөлөө тетрабакти бактери үржүүлэхгүй байх зорилготой. Ер нь бол үүний хоормог хамгийн их одоо нэг өөрчлөлт ордог задгаа орчоо. Сүүндээ ч гэсэн. Энийг задлчаад ил тавьчих юм бол өдөртөө өсчихнэ. Таглаатай ингэ байж байвал 3-4 хоног жийсэн. Хөргүүлт байх юм бол энэ 21 хоног тонохгүй. Ямар нэгэн шарсуун тонох, барих хаарцсан тонох асуудал гарахгүй. Бас амт нь өөрчлөгдөв. За манайх бүтээгдэхүүний ерөнхийдөө Өмнөгөө аймагтаа бол нутгийн нэрийн бүтээгдэхүүн дэлгүүр бол хүмүүст үйлдвэрлэлүүд дэлгүүрээр за үйлдвэрийн хөвнөөр борлуулдаг. За их хэмжээгээр авах тохиолдолд үйлдвэрлэлийн хүсэлтэйгүүд цахилгаанд ороод авчих болно. За Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт бол сүлжээлгүүд дээр хурж байгаа. За оргил сүлжээлгүүд, эфис, за лаваа, баян зүрхийн зах гэх мэтлэн хүнсний захууд одоо бар судалгааны төвчт юм те тэр захууд бол байгаа. За мөн манай одоо гол бүтээгдэхүүнийг олон аймагт хүргэж байгаа дэлгүүр маань бол Грин ай сүлжээлгүүр байгаа. Грин ай сүлжээ дэлгүүр байгаа аймаг болгоно манай бүтээгдэхүүн очсон. Бүх аймагуудад бараг нэг үнэтэйгээр шууд худалдаалаад явж байгаа.